Өдөөдөө эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Та хэн нэгний би буруу хүнтэйгээ суусан байна. Түүнийг ийм хүн гэж огт төсөөлсөнгүй зэргээр ярихыг нь сонсож байсан уу? Магадгүй та өөрөө ч гэсэн насны ханаараа сонгосон хүндээ эргэлзэх, цаашид хамт байна гэдэгтээ итгэлгүй байх үе цөөнгүй байдаг байж магадгүй. Тэгвэл өнөөдөр энэ сэдвийн талаар тайлбарлах болно. Швейцарын алдарт философч, орчин үеийн сэтгэл судлал, хайр дурлал, амьдралын утга учирыг философийн өнцгөөс тайлбарладаг Элиен де Ботны бид яагаад буруу хүнтэйгээ суудаг вэ гэх илтгэлийг өнөөдөр танд орчуулан хүргэх болно. Түүний энэхүү илтгэл нь анх эссе хэлбэрээр Нью-Йорк Таймс сонинд хэвлэгдэж олон сая хүнийг гайхшруулсан бөгөөд цаашлаад TEDx-т хүртэл илтгэл болон хэлэлцүүлэгдэж байсан юм. Ингээд өнөөдрийн дугаараа эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Өнөөдөр намайг энд та бүхэнтэй өнгөрсөн жил Нью-Йорк Таймс сонинд бичиж байсан эссенийхээ талаар яриач гэж урьсан юм. Тэр эссе маань жаахан сүржин гарчигтай байсан л да. Гарчиг нь та яагаад буруу хүнтэйгээ гэрэлдэг вэ гэсэн гарчигтай. За тэгвэл эхлээд энд хүрэлцэн ирсэн хүмүүсээс асууя. Энэ танхимд байгаа хүмүүсээс хичнээн нь өөрийгөө ер нь л буруу хүнтэй гэрэлсэн гэж боддог вэ? Ингээд харахад нилээд хідэн хүн байгаа харагдаж байна. Өнөөдөр би энэ нөхцөл байдалд танд зөвлөгөө өгөх, багч гэсэн сэтгэлийн дэм болох гэж ирсэн юм. Ихэвчлэн бидний дотор хайр дурлалын амьдралдаа сэтгэл дундуур бухимдсан мэдрэмжүүд далд хадгалагдаж байдаг. Олон хүмүүс хайр дурлалын харилцаа нь ийм болсон явдалд нууцхан уур бухимдлыг дотроо тээж явдаг юм. Харин миний өнөөдрийн зорилго бол тэрхүү уур бухимдлыг уйдгар гуниг болон хувиргахад оршиж байна. Хэрвээ бид тэр уур хилэнгээ уйдгар гуниг болгон хувиргаж чадвал сэтгэл зүйн хувьд ахиц гаргалаа л гэсэн үг. Өнөөдрийн бидний зорилго энэ юм. Ихэнхдээ уур хилэнгийн цаана нэг онцгой чанар нуугдаж байдаг. Учир нь бид ууртай хүмүүсийг бараан, готрон хүмүүс л гэж төсөөлдөг. Гэтэл үнэн дээр тийм биш. Байнга бухимдаж, уурлаж явдаг хүний сэтгэлийн гүнийг багахан ухаж үзэх юм бол асар том өөдрөг үзэлтэн байгааг та харах боломжтой. Чухамдаа уур хилэнг өдөөж байдаг тэр зүйл нь итгэл найдвар юм. Гэрийнхээ түлхүүрийг олж чадахгүй үедээ эсвэл замын төгжрөлд орох бүрдээ хашгирч бухимддаг тэр хүмүүсийг та нэг бодоод үзтээ. Энэ золгүй хүмүүс маань түлхүүрээ хизээж алга болгох ёсгүй. Зам үргэлж төгжрөлгүй байх ёстой гэсэн хачирхалтай. Гэхдээ бас бодлогогүй итгэлийг тээж байдгийг харуулж байгаа юм. Чухам энэ найдвар л тэдний уур хилэнг улам хурцалдаг. Тиймээс бид хайр дурлалын амьдралдаа арай бага уйдгарлаж, арай бага уурлахыг хүсвэл өөрийн найдвар хүлээлтэд бага зэрэг бууруулах хэрэгтэй болно. Хайр дурлал хүлээх найдвараа бууруулна гэдэг маш хэцүү. Учир нь бидний хайр дурлалын талаарх төсөөлөл, хүлээлтийг байнга хиймлээр хөөрөгдөж байдаг асар том салбар бизнесүүд байдаг. 1960-аад онд Германы философч Теодор Адарно нэгэн маш оновчтой ишлэлийг хэлсэн байдаг. Түүний хэлснээр Америкийн хамгийн аюултай хүн бол Walt Disney гэсэн байна. Адорно Walt Disney-г яагаад ингэж буруутгасан бэ гэвэл тэрээр хүмүүсийг итгэл найдвараар хэтэрхий их тижээдэг. Улмаар энэ нь хүмүүсийн уур хилэн болон гуниг гутарлын их усүр болдог гэж үзсэн юм. Адорно хэлэхдээ философийн үүрэг бол хүмүүст үннийг зөөлөн бөгөөд аажмаар ойлгуулж хүлээлтийг нь бууруулах явдал гэж бодсон. Өнөөдөр би ч бас яг л тийм зүйлийг хийх гэж энд ирсэн байна. Тиймээс өнөөдрийн илтгэлийн маань сэдв болох та яагаад буруу хүнтэйгээ гэрэлдэг вэ гэдгийг эргэн саная. Энэ зүйл танд тохиолдох эсвэл магадгүй зүрх сэтгэлийн чин гүнд аль хэдийнэ тохиолдсон байх хэд хэдэн шалтгаан бий. Гэхдээ үүнд тийм ч айхтар муу зүйл байхгүй. Учир нь бид бүгдээрээ яг төгс хүнээ олж чадахгүй ч хангалттай сайн хүнээ олж чаддаг. Тэгээд үүнийгээ бид эцэстээ амжилт гэж үзэх болно. Өсвөр насндаа хайр дурлалын тухай бодож эхлэх үедээ бидний төсөөлж байсан шигэ амжилттай байх боломжгүй. Гол шалтгаануудын нэг нь бид өөрсдөө тун итгээд хачин чихтэй хүмүүс учраас юм. Би өөрөө маш хачин хүн, таач бас их хачин хүн. Гэхдээ бид үүнийгээ бусдад харуулдаггүй. Бид ямар нэг аюултай зүйл хийхгүй ч ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд бүгд л нилээд өвөрмөц хүмүүс. Бид ихэвчлэн өөрсдийн энэ өвөрмөц байдлаа төдийлөн сайн мэддэггүй. Хамт амьдрахад бид яагаад ийм хүндрэлтэй байдаг вэ гэдгээ бид өөрсдөө бүрэн ухамсарлах хүртэл нилээд урт хугацаа шаарддаг.
энд сууж байгаа хүмүүсийн дундаас өөрийгөө ерөнхийдөө хамт амьдрахад амархан хүн гэж боддог юм байна уу? Хэрвээ тийм хүмүүс байгаа бол надтай дараа нь ирж уулзаарай гэж хүсмээр байна. Учир нь та хамт амьдрахад амархан хүн биш гэдгийг би мэдэж байна. Яагад гэвэл та бол Homo sapiens, хүн төрлөختөн учраас л та амархан байх боломжгүй. Ер нь бол хинч тийм амар хүн биш. Гэхдээ бидний энэ хэцүү өвөрмөц зан чанарыг гүнзгий ойлгох явдалд нэгэн далд хананд бид хүрээлэгдсэн байдаг. Бидний найз нөхөд ч бидэнд энэ тухай хэлхийг хүсдэггүй. Тэд яаж хэлэх билээ дээ? Тэд зүгээр л оройг хөгжилтэй сайхан өнгөрөхийг хүсдэг шүү дээ. Бидний найзууд бидний дутагдлыг биднээс ч илүү мэддэг. Магадгүй ердөө 10 минут ярилцсан танихгүй хүн хүртэл бидний дутагдлыг бидний 40 жил амьдарсан хугацаанд ойлгож мэдснээс илүү тодорхой мэддэг байх боломжтой. Бид өөрсдийнхөө юунд асуудалтай гэдгийг мэдрэх чадвар маш сул байдаг. Эцэг эх маань бидэнд энэ талаар бараг л хэлдэггүй. Тэд бидний хэтэрхий их хайрладаг болохоор хэлж чаддаггүй юм. Тэд хангалттай мэднэ харж байгаа шүү дээ. Мэдээж тэд биднийг өлгөтэй байхаас нь эхлээд л ажигласан болохоор бидний юунд дутагдал байгааг сайн мэддэг. Гэвч тэд бидэнд хэлэхгүй. Учир нь тэд зүгээр л бидэнтэй эвтэйхэн илдэг байхыг хүсдэг юм. Харин бидний хуучин амархууд бол биднийг таних хамгийн үн цэнтэй их сурвалж юм. Тэд бол яг үннээр нь мэдэж байгаа. Гэвч та тэдний хэлсэн үгсийг сандаг уу? Тэр үед бол тун сэтгэл хөдлөм сонсогдож байсан шүү дээ. Жишээ нь тэд өөртөө арай их цаг зав гаргах хэрэгтэй байна. Аялах хүсэлтэй байна. Эсвэл зүүн өмнөд Азийн соёлтой илүү их танилцмаар байна гэх мэт үгсийг хэлж байсан байх. Гэвч энэ бүхэн бол шал худлаа зүйл. Тэд үнэндээ таныг олон тал дээр асуудалтай гэж боддогч танд хэлхийг хүсэхгүй байгаа юм. Тэд зүгээр л явчихдаг. Тэгэхээр бидний тухай үннийг мэдэх энэ мэдлэг бидний дотор биш гадаад орчинд л байдаг. Тийм учраас бид өөрсдийнхөө сул тал дутагдлыг бараг мэдэхгүйгээр амьдарсаар л байдаг. Үүний нэг том шалтгаан нь бид бүгд ямар нэг зүйл донтох хандлагатай байдаг явдал юм. Бид бүгдээрээ л ямар нэг байдлаар донтогчд. Энэ нь заавал тарихыг хэлж байгаа юм биш. Харин донтох гэсэн ухагдхууныг бид арай өөрөөр тодорхойлох хэрэгтэй. Би донтох гэдгийг ямар нэгэн бодис хэрэглэж буугаас илүүтэй зан үйлийн хэв маягаар тодорхойлохыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл донтох гэдэг бол та өөртөөгөө, өөрийнхөө бодол санаа, хамгийн гол нь өөртөөгөө ганцаараа байх үеийн эвгүй мэдрэмжүүдтэйгээ нүүр тулахаас зайлс хийж буй хэв маяг юм. Тийм учраас хүн өөрийгөө гүн гүнзгий ойлгохоос зайлс хийх боломж олгодог бараг бүх зүйлд донтох боломжтой. Бидний ихэнх нь ийм байдлаар ямар нэгэн хэмжээгээр донтох хандлагатай байдаг. Орчин үеийн технологи анхаарал сарниулагч зүйлсийн ачаар бид өөртөөгөө огт тулгархгүйгээр амьдрах боломжтой болчихсон. Ямар ч тохиолдолд бид өөртөөгөө ярилцахаас зайлсхийх бүх боломж бүрдсэн гэсэн үг юм. Харин энэ нь бусадтай харилцаа холбоо тогтоох чадварт тун муугаар нөлөөлдөг. Учир нь та өөрийгөө сайн таних мэдэх хүртлээр өөр хэн нэгэнтэй жинхэнэ утгаар нь харилцаа холбоо тогтоож чаддаггүй. Хайр бидэнд яагаад ийм төвөгтэй байдаг вэ гэхээр хайр биднийг огт хийхийг хүсдэггүй зүйлээ хийхийг шаарддаг болохоор юм. Жишээлбэл би чамгүйгээр амьдрч чадахгүй. Надад чи л хэрэгтэй. Би чиний л өмнө сул дорой болчихдаг зэргээр хэлэх хэрэгтэй болдог болохоор тэр юм. Гэтэл бид бүгдээрээ л хүчтэй, бие даасан хэн нэгэнд сул талаа харуулахыг огт хүсдэггүй шүү дээ. Хүмүүс хэн нэгний өмнө эмзэг сул дорой харагдах аюул үүсэх үед сэтгэл зүйчдийн хэлдгээр хоёр төрлийн хариу үйлдэл гаргадаг гин. Эхнийх нь сэтгэл түгшилт гэж нэрлэдэг зүйл. Сэтгэл түгшсэн хүмүүс би чамд хэрэгтэй, би чамаас хамааралтай гэж шууд хэлхийн оронд тодорхой шаардлага тавьж эхэлдэг. Жишээлбэл чи 10 минут хоцорчихлоо. Эсвэл чи яг одоо хогоо гаргаж хаях хэрэгтэй гэх мэт хатуу үгийг хэлж эхэлдэг. Үнэн хэрэгтээ тэдний асуухыг хүсдэг цор ганц асуулт бол чи надад одоо ч гэсэн хайртай юу? Гэхдээ энэ асуултаа асууж зүрхэлдэггүй учраас оронд нь бүдүүлэг, хатуу ширүүн, хүйтэн хүндий хандлага гаргадаг юм. Сэтгэл зүйчдийн тодорхойлсон өөр нэгэн зан үйлийн хэв маяг байдаг нь идэвхтэй урагш тэмүүлсэн амжилтыг эрэлхийлэгч хүмүүст голдуу ажиглагддаг зүйл юм. Үүнийг зайлс хийсэн холбоос гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл танд хэн нэгэн үнэхээр хэрэгтэй, хэн нэгнийг үнэхээр хүсэж байгаа тэр мөчид та огт хэрэггүй юм шиг жүжиглдэг. Та өөрийгөө хамгийн эмзэг мэдэрч байх үедээ би маш их завгүй байна. Баярлалаа. Гэхдээ би зүгээрээ гэх мэтээр бие барьж бусдад сул талаа харуулахаас зайлсхийдэг.
Ингэснээр нөгөө хүн чинь танд эргэлзэж эхэлдэг ба харилцаа чинь харилцан итгэлгүй байдлын мөчлөгт орж эхэлдэг байна. Ийм байдлаар бид жинхнээсээ хийхийг хүсэж байгаа зүйлээ хийхээс айдаг. Энэ бол маш энгийнээр би хэдий том хүн, магадгүй сахалтай, булчинлаг, том бихтэй хэрнээ үнэндээ миний дотор бяцхан хүүхэд байгаа. Надад яг л хүүхэд эцэг гэхээ хүсдэг шиг чи хэрэгтэй байна гэж хэлэх тэр чадвар юм. Ийм үгийг хэлэх нь биднийг дэндүү эмзэг болгож орхидог учраас бидний ихэнх нь энэ алхмыг хийхээс татгалздаг. Ингээд хайр дурлалын сорилтоос татгалздаг гэсэн үг юм. Товчхондоо бол бид хайрлах чадвараа огт сайн хөгжүүлээгүй байдаг. Хэрэв хэн нэгэн танд бид бүгд хайрын сургуульд явах хэрэгтэй юм байна гэж хэлбэл тун хачин сонсогдох байх. Юун хайрын сургууль? Хайр бол зүгээр л төрлөх зүүн совин биш үү гэж хэлэх байх. Үнэн дээр хайр бол зүүн совин биш, харин суралцах ёстой чадвар юм. Гэтэл манай нийгэм үүнийг чадвар гэж юусоо тооцдоггүй. Бид зүгээр л сэтгэл хөдлөлөө дагах ёстой гэж боддог. Хэрвээ та зүгээр л сэтгэл хөдлөлөө дагаад байвал амьдралдаа маш их алдаануудыг гаргана. Тэгвэл хайр гэж яг юу юм бэ? Хамгийн эхлээд хайрлах ба хайрлуулах хоёрын хооронд маш чухал ялгаа бий. Бидний амьдралд хамгийн түрүүнд мэдэрдэг зүйл бол хайрлуулах мэдрэмж байдаг. Хайрлуулах гэдэг бол сайхан зүйл. Энэ бол хэн нэгэн танд хоол цөөхөд авчирч өгөнгөө өнөөдөр сургууль дээр чин ямар байвдаа гэж асуух тэр мөч. Бид том болоод ч ийм зүйл үргэлжлэнэ гэж бодож өсдөг. Энэ бол ойлгомжтой алдаа. Гэхдээ энэ бол эмгэнэлтэй алдаа бөгөөд бид хайрын нөгөө тал болох хайрлах гэдэг тал дээр анхаарал хандуулдаггүй. Тэгвэл хайрлах гэж яг юу юм бол? Хэн нэгнийг хайрлах гэдэг бол түүний тааламжгүй, төвөгтэй, яршигтай зангуудын цаана ямар сайн талууд байгааг олж харах тэр хүсэл эрмэлзлэл юм. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг хайрлах гэдэг бол түүний зан авирыг эергээр харах чадвар юм. Бидний ихэнх нь ийм хайрыг маш ихээр хүсдэг. Учир нь бидний зан авир ихэнхдээ төвөгтэй байдаг учраас хэрэв бид нэгэндээ ийм өгөөмөр байдлаар хандаж чадахгүй бол ямар ч хайрлцаа бүтэхгүй. Бид үүнийг хайрын гол мөн чанар гэж боддоггүй. Үнэн дээр хайр гэдэг бол нөгөө хүнийхээ үйлдэлийг зөвөр тайлбарлахыг хүсэх тэр хүсэл юм. Бидний бас хамгийн дутагдaltaй тал бол хайрлах хүн маань сайн муу талуудтай гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. 1950-аас 1960-аад онд идэвхтэй ажиллаж байсан Мелани Клейн гэдэг нэгэн гайхамшигтай сэтгэл судлаач бий. Тэрээр Вен хотод төрсөн бөгөөд дараа нь хойд Лондонд ажиллаж байхдаа хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцахдаа хэрхэн харилцдаг талаар судалсан юм. Түүний гаргасан нэг сонирхолтой онол бол хүүхдүүд бага наснда эцэг эхийгээ сайн аав ээж ба муу аав ээж гэж хоёр хувааж боддог гэжээ. Нялх хүүхдийн хувьд ээж хүн нэг талдаа сайн их, нөгөө талдаа муу их хүн болж хуваагддаг гин. Мелани Клейний бодлоор хүүхэд 4 нас хүрэх үедээ л сайн болон муу ээж хоёр нь үнэндээ нэг хүн болохыг ойлгодог гэж үзсэн юм. Ингэж ойлгож эхлэхдээ хүүхэд нэгэн зэрэг хайрлах, бас үзен ядах хандлагыг зэрэгцүүлэн мэдэрч чаддаг болдог гэсэн үг юм. Ингэж бид хүнийг хайрлахын хажуугаар бас заримдаа үзен яддаг бөгөөд энэ хоёрыг зэрэгцүүлэн мэдрэх нь хэвийн зүйл гэдгийг ойлгож сурдаг байна. Мелани Клейний үзэж байснаар энэ бол асар том сэтгэл зүйн ахиц юм. Хүнийг зүгээр л гайхамшигтай, төгс сайн, эсвэл намайг гонсойлгосон, үзен ядмаар муу гэж хоёр хуваадаг байдлаасаа сална гэдэг бол асар чухал зүйл. Бидний хайрладаг хүн бүхэн биднийг тодорхой хэмжээгээр гонсойлгодог. Бидний хайр дурлал ихэндээ тухайн хүнийгээ хэтэрхий төгс, алдаагүй мэтээр хүлээн авч төсөөлдөг. Харин тэр хүний сайн ба муу талууд танигдаад ирэхээр үзен ядаж, жигших хэмжээнд хүртэл харж эхэлдэг байна. Тэр хүн маш гайхалтай хүн байснаасаа гинтэл маш аимшигтай хүн болж хувирдаг. Харин төлөвшил, жинхэнэ сэтгэл зүйн боловсрол гэдэг бол хүмүүр төгс эсвэл хамгийн муу байна гэж байхгүй гэдгийг ойлгох явдал юм. Бид бүгдээрээ сайн муугийн тун ээдрээтэй холц юм. Жинхэнэ сэтгэл зүйн төлөвшил гэдэг магадгүй 65 нас хүрч байж л ойлгодог зүйл байх. Төлөвшил гэдэг бол бидний хайрлах хүн бүр сайн ба муугийн холимог байхыг хүлээн зөвшөөрөх тэр чадвар юм. Тиймээс хайр гэдэг бол зүгээр л бусдын хүч чадлыг бишрэх биш, харин сул талыг нь төвчиж, хоорондоо зөрчилдөх олон талуудыг зэрэг хүлээн зөвшөөрөх чадвар юм. Бид амьдралдаа хайр дурлалын тал дээр яагаад олон алдаа гаргадаг вэ? Зарим хүмүүс энэ тал дээрээ маш том алдаа гаргаж байсан байх.
Үүний шалтгаан нь бидний зүрх сэтгэлээ даг, өөрийн мэдрэмжээ даг гэж сургаадагтай холбоотой. Энэ бол бидний дахин сонсдог үгс. Ийм учраас бид анализ, бодол эргцүүлэл хийхээс татгалздаг. Үнэн дээр бол 100% сэтгэл хөдлөлтөө удирдагдаж, шийдвэр гаргадаг хүмүүс цөөхөн. Зүгээр л буруу бодох гэж л бий. Гэвч бидний амьдарч буй романтик соёл, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илүүд үздэг. Гэтэл хайр дурлалын тухайд бидний насанд хүрснээс хойш хайрлах хэв маяг нь бага насны туршлага дээр суурилж байдаг. Бид бага наснда хайр гэдгийг зөвхөн сайхан зүйлээр биш, бас бидний гонсойлгосон, биднийг ичээж доромжилсон, эсвэл бидэнд хатуу ширүүн хандсан эцэг эхийн харилцаанаас ч сурч авдаг. Өөрөөр хэлбэл бидний хайрын талаарх ойлголт нь бага насны зовлон шаналлын туршлагатай холилдож байдаг юм. Бид насанд хүрч хосоо хайж эхлэх үед бидний жаргалтай болгох хүнийг хайж байна гэж боддог. Үнэн дээр энэ нь үгүй юм. Бидэнд танил мэдрэмж төрүүлэх хүнийг хайдаг. Гэвч тэр танил мэдрэмж гэдэг зүйл нь заримдаа бидний хувьд танил зовлон шаналл байдаг. Тиймээс бидэнд хиннэгэн наад хүн чинь үнэхээр сайн, ухаалаг сэтгэл татам хүн байна. Чи болцоод үз гэхэд бид болцоод үнэхээр л сайн хүн гэдгийг нь мэдэрдэгч ямар нэг зүйл нь сонирхолгүй санагддаг. Арай уйтгартай. Тэр тиймч сэтгэл татам биш гэдэг үгээр илэрхийлэхийг хичээдэг. Үнэн дээр бидний хэлхийг хүссэн зүйл бол тэр хүн чамд жинхэнэ хайр гэж мэдрэгдэх. Тэр танил зовлон шаналлыг мэдрүүлээгүй учраас тэр хүнийг хүлээн зөвшөөрдөггүй явдал юм. Өөрөөр хэлбэл бид зөвхөн жаргалыг хайж явдаггүй. Бид танил зовлон шаналлыг хайдаг бөгөөд энэ нь бидний сайн хамтрагчаа олох боломжийг маш ихээр хязгаарладаг. Биднийг хайрын тал дээр бас нэгэн том алдаа гаргахад хүргэдэг зүйл бол чамд хамгийн тохиромжтой хүн бол чамайг үг хэлүүлэхгүйгээр ойлгодог хүн гэж итгэдэг явдал юм. Хүүхэд багада эцэг эх нь өөрийг нь үггүйгээр ойлгоно гэж боддог шиг бид жинхэнэ хайрыг үггүйгээр ойлгоно гэж төсөөлдөг. Энэ бол том алдаа. Бидний харилцаанд хамгийн түгээмэл асуудал бол үггүй гомдох явдал юм. Гомдох гэдэг бол биднийг ойлгох ёстой хэрнээ ойлгохгүй байна гэж бодсон хүмүүст л хандуулдаг тэр мэдрэмж юм. Бидний хайртай хүн ямар нэгэн байдлаар биднийг гомдоочих бол бид ууртайгаар дуугаа хураач эхэлдэг. Тэд биднээс юу болсон бэ хайраа гэхэд бид юу ч болоогүй гэдэг. Тэд дахиад үгүй чи ууралсан байна гэхэд бид үгүй би зүгээр гэдэг. Энэ бол худлаа. Бид өрөөндөө ороод хаалгаа төгчдөг. Тэд хаалга тогшоод юу босныг зүгээр л хэлчих гэхэд бид үгүй гэж хэлдэг. Учир нь бид хайртай хүн маань бидний дотор юу болж байгааг үг хэлүүлэхгүйгээр ойлгох ёстой гэж боддог юм. Энэ бол бидний харилцаанд учирдаг хамгийн том асуудлуудын нэг. Хэрв та өөрийгөө сайн тайлбарлаж ойлгуулахгүй юм бол хизээч бусдад зөвөр ойлгогдохгүй. Амжилттай гэрлэлт, амжилттай хосын харилцаанд хүрэх зам бол сайн багш байх чадвараас эхэлдэг юм. Энд багш гэж хэлэхээр сургууль дээр шохоо барьсан, хуучирсан хүрэн өмссөн хүмүүсийг төсөөлж болохч би үүнийг хэлээгүй. Бидний ажил мэргэжил, хүсэл мөрөөдөл нь ямар ч байлаа гэсэн бүгдээрээ багш болох ёстой. Багшлан гэдэг нь ердөө л нэг хүний санааг нөгөө хүний толгойд ойлгомжтойгоор шилжүүлэх чадвар юм. Харамсалтай нь бидний олонх нь маш муу багш нар байдаг. Бид ихэвчлэн ядарсан, эсвэл айсан үедээ заах гэж оролддог. Бид юунаас айдаг вэ? Бид өөрсдийгөө тэнэг хүнтэй гэрэлчихсэн юм биш байгаа гэж айдаг. Ингээд л айсандаа бид чи ойлгох ёстой. Чи огтхонч ойлгохгүй байна гэж хашгирч эхэлдэг. Гэвч хэн нэгэнд өөрийгөө ойлгуулахдаа доромжилж доош нь хийвэл тэр хүн хизээч таны хүссэн зүйлийг ойлгохгүй. Харин сайн багш бай гэвэл тайван байх хэрэгтэй. Хамтрагчтай нь таныг ойлгохгүй байж магад гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн хоёр хүн бие биедээ зааж сургах, бас нэгнээсээ суралцах соёлыг бий болгох шаардлагатай. Таныг аз жаргалгүй харилцаанд байхад хүргэдэг дараагийн нэг анхаарах ёстой шалтгаан бол хэн нэгэн танд таны эмзэг сэдвээр юм хэлэхэд та түүнийг шууд дайралт, шүүмжлэл мэтээр хүлээж авдагтай холбоотой. Үнэн дээр тийм биш. Тэд таныг илүү дээр хүн болоосай гэж хүссэндээ л үнийг хэлж байгаа юм. Гэтэл бид хайранд ийм зүйл байх ёсгүй. Хайр биднийг байгаагаар нь хүлээж авах ёстой гэж боддог. Гэвч тийм биш юм. Хинч биднийг байгаагаар нь хүлээж авах ёсгүй. Бид чин аимшигтай хүмүүс шүү дээ. Бид бүх зан чанар, бүх зан үйлээ хайртай хүнийхээ өмнө гаргах ёсгүй. Бидэнд хэрэгтэй зүйл бол нөгөө хүн маань биднийг сургахыг хүсэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм.
Энэ бол шүүмжлэл биш. Шүүмжлэл гэдэг бол үнэндээ илүү сайн хүн болоход туслах гэсэн сайн санаанд өгсөн буруу нэршил юм. Гэвч бид үүнийг ихэвчлэн хүлээж авдаггүй. Тэгвэл бидэнд найдвар бий юу? Мэдээж хэрэг тийм. Би түрүүн хангалттай сайн гэдэг үгийг дурдсан. Энэ бол Английн алдарт сэтгэл судлаач Дональд Винникотны гаргасан үг юм. Түүнд олон эцэг их хандаж би хангалттай сайн эцэг их биш болчихвээ гэж айж байна гэж хэлдэг байж. Тэрээр сайн эцэг их байх гэж хичээдэг байхад л болно гэж хэлсэн байдаг. Энэ бол төгс байх гэсэн бидний өөрсдөө тавьсан дарамтаас ангижруулах үг юм. Төгс хүн гэж байхгүй. Бид төгс байх шаардлагагүй. Төгс байхыг шаардвал ганцаардал руу л очино. Учир нь хүнтэй хамт байна гэдэг бол өдөр бүр дутагдал, үл зохицлыг нь тэсэх шийдвэрлэх явц юм. Бид бүгдээрээ л ямар нэг хэмжээгээр зохицохгүй хүмүүс. Харин хайр гэдэг бол тэр үл зохицлуудыг элдгээр зохицуулж сурах чадвар юм. Тохиромжтой байх гэдэг бол хайрын зам дээр бий болдог зүйл болохоос анханасаа байх ёстой зүйл бол биш юм. Бид магадгүй өөрийн төрлийг өөрчилж чадахгүй байх. Бидний олонх нь өөрсдөд маань хэцүү зүйл учруулдаг хүмүүсийг сонгодог. Бид өөрийн төрөл сонирхлыг өөрчилж чадахгүй. Гэхдээ бид нэг том зүйлийг өөрчилж чадна. Энэ бол бидний тэр төрлийн хүмүүст хариу үйлдэл үзүүлдэг арга юм. Багада эцэг ихтэйгээ хүндий өснөөс болж адилхан хүйтэн хүндий хүнийг хайж олоод хүүхэд байхдаа анхаарал татах гэж хашгирдаг байсан шигээ одоо ч гэсэн тийм хандлагаар хашгирч анхаарал хүсдэг. Энэ бол үр дүнгүй зүйл. Харин бид ямар ч үед ийм хүндрэлтэй хүмүүстэй илүү төлөвшсөн байдлаар хариу үйлдэл үзүүлж сурах боломжтой. Энэ бол асар том ахиц юм. Бас нэг зүйл нь буулт хийх чадварын үн цэнийг ойлгох явдал юм. Би буулт хийж энэ хүнтэй хамт байгаа гэж хэлэхэд бид ичдэг. Гэвч энэ нь ичгэвтэр зүйл биш. Энэ бол эрхэм чанар юм. Амьдралын бүхий салбарт буулт хийдэг шиг хайранд ч бас буулт хийх нь хэвийн бөгөөд чухал зүйл юм. Хүүхдийнхээ төлөө л хамт байна гэхийг хүмүүсийн дийлэнх нь буруу шааж хүлээж авдаг. Гэвч энэ бол маш сайн шалтгаан. Эцэст нь Дайн улсын 19-р зууны нэгэн гүн ухаантны хэлсэн үгийг иш татъя. Тэрээр чи гэрлэвэл харамсна, гэрлэхгүй байсан ч харамсна, инээсэн ч харамсна, уйлсан ч харамсна, өөрийгөө дүүжилсэн ч харамсна, дүүжлээгүй ч харамсна, ямар ч шийдвэр гаргасан харамсна. Учир нь чи хүн юм гэж хэлсэн юм. Энэ л гүн ухааны мөн чанар билээ. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдчихгүй бүхэнд шимтгч даалт ертөнд сувг.